Сүмбааны 3 дугаарт нь амьтан бусдыг гэж аль чадхаараа авралыг одуулахад нэгүүлсэнгүйгээр байгуулах болоо гэж нэгүүлсэнгүйгээр оруулаарай гэж. Шиваны 4 дугаарт нь үйл юу адил нэгийг үйлдэх хийгээд хэрэг юу адил нэгийг үзэхнээч чухаг дээд 3-т шүтэх болон тэдгээр болон дидэгдэн жестүмбиг тэдгээр луга даган зохилдсон чухаг дээдийг тахих тэргүүтнийг үйлдээрээ. Тэдгээр луга үл зохилдсон бөө тэргүүтэн дор байдал бүгдэд шүтэж болохгүй учраас цаг үргэлжид чухаг дээдэд оюунаа даатгаж үйлдээрээ гэж. За тийм юм да. Одоо шинэ бид ламнар болоорой тэхгүй юм да. Тэр хүмүүс бол тэгэл бурхан руу ч нэг яваад өөр үуч нэг яваад тийм. Тэр нь бол ингээ жамдаа лавжаа тавил галчлуу байт юм байл та. За аваалаа жад гэж 5 дугаар дор 8 гэж тус эрдэмд бол 8 янзын тус эрдэм байдаг гэж. Наваа санжаа үрцэд ба бурхан дотоодын бурхантанд багтах. Самаар бүгдийн шүтэн болох. Урд хураасан үүлийн түүтгэр нугууд нэмрэх хийгээд барагдах болох. Буян агуу ихийг хураах. Муузыянд үл унах. Хүмүүн болон хүүн бусын бат саад тотгороор үл хөнөөгдөх. Мэцэг багж үл дийлдэх гэсэн үг да. Үл хөнөөгдөх. За юу сансан бүгд нь бүтэх. Түргэн бурхан болох болоо гэж. За анхных нь энэ хэдийг тайлбарлах юм тийм ээ. Тэгэхээр энэ бол эхлээд наваа санжаавар цөдва гэдэг л хамгийн том юм юм шиг байна. Хүн те дотоодын гэдэг шүү дээ. Дотоодын гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр зовлон жаргалын шалтгааныг дотроос хайхчил гэсэн үг. Тэгээ зовлон жаргалын шалтгаан чинь дотор байгаа шүү тийм ээ. Дотор байгаа учраас дотроосоо хайх юм бол тэгээ тэр хүн зөвдөл явчих жоо. Тэгэхээр наваа санжаавар цөдва гэдэг чинь хамгийн том юм байна л да. Тэгээ нэг зөв зам руугаа орлоо гэсэн үг. Тэгээ нөгөөдүүдийг бол чарлгаануудыг бол мүдэг ба гэдэг ба шүү дээ. Мүү гэдэг чинь мухар гэсэн үг, дэг гэдэг чинь авирна гэсэн үг шүү дээ. Мухар руугаа зүтгэнэ гэдэг чинь буруу юм руугаа зүтгээл. Нэг агуу дотор хоёр хүн байж л ихэд тийм ээ. Мүдэг банууд ч бол агуйхаа мухар руу л ийшээ гарах гэх яваад байгаа. Бурхан шашинтан бол нөгөө амар руу явж байгаа шиг. Тэгэхээр яагаад тэгж өгөх хөтэ тэр мүдэг банууд чинь зовлон жаргалын шалтгааны гаднаас л яагаад биш тийм. Одоо эрээсний шашинтай энэ гэдэг чинь эзэнд л итгэх хэрэгтэй мөнхийн эзэр тэр л хамгийн жүүл гэдэг биш тийм. Гэтэл бид бол яг хөөхлөр энэ дотоод сэтгэлд байгаа шүү гэдэг. Энэ хоёр чинь хоорондоо хоёр тишээгээ шал зөрүүтэй явж байгаа юм тийм. Тэгээд центр товын яндон Ц чимэр товын яндон гэдэг хэд байгаа. Тэгээд найгуус товын яндон тартугийн яндон гэж ийм паян гэж ийм тус эрдмүүдийн ингэж хувааж болох юм. Тийм ээ. Тэгэхээр чи наваа санжаавар цөдва гэдэг нь ерөнхийдөө бол хамгийн гол яг энэ насанд олох тийм ээ хамгийн гол эрдэм. Тэгээ дом тавчжээвийн дэн дөр багш энэ нас нь цэндийн энэ насны баян байгаа шүү тийм ээ. Энэ наснда самаар бүгдийн шүтэн болно. Дараагийн урд хураасан үүлийн түүтгэр нугууд нэмгэрхийгээд барагдах болно гэдэг чинь энэ насны эрдэм байна. Буян агуухыг хураана гэдэг чинь энэ насны эрдэм байна. Андар медонва гэдэг нь муузын дүүл унна гэдэг нь хойд наснд цээ чамын баян байна. Хойд наснд гарах баян байна тийм ээ. Хүмүүн хийгээд хүн босын саад татгороор үл хөнөөгднө гэдэг чинь энэ нас болон зуурдын зуурдад гарах тус эрдэм байна. Юу сансан бүгд бүтнэ гэдэг чинь бол хойдын тус эрдэм. Түргэн бурхан болно гэдэг чинь бол бас хойдын тус эрдэм. Тэгээд жи самба тамжид дуваадан нүрд санжаава гэдэг чинь бол тартугийн баян юм. Бусдууд нь бол найгамжийн баян гэж байгаа тийм ээ. Тэгээд ялгах. За жир ихлээр ер нь чинандаа гэж гадаад дотоод дор тавих ёсна. Тийм ээ. Гадаад дотоод тавих ёсна. Зарим нь гадаадынх, зарим нь дотоодынх гэдэг ингээд жогцол гэж тавих ёс гэж ялгах ёс л гэсэн үг. Гадаад дотоодыг тавих ёс буюу ядгах ёс нь манд нанаа олонтой үзэгдэвч жуу болон шандева аврал одуулахаар ялгана гэж алдарсан учраас дагвэс гэж алдарсан учраас авралыг одуулахыг товлоо мадамвалааж ав. Аврал итгэлийг жамд гэж итгэл гэсэн үг юм да тийм ээ. Аврал итгэлийг олоод орхиогүй байгаагаар үйлдэх болоо гэж. Жамд товлчоод тэгээд тэр жамдаа орхиогүй мадамва тийм хүнийг л яах нь наваа санжаа гэх юм шүү тийм ээ. Чарлвын тэнгэрл усан тэрт авралыг одуулч тэрийг товлоо мадамва хүнийг л юу гэх нь чарлва гэх юм шүү тийм ээ. Дотоодын бурхан шашинд бол
аврал итгэлийг одуулдаг. Тэгээ итгэлийг олдсон, товлцсон. Тэгээ мадган хүнийг үл яах нь наваас энэ жавал гэнэ шүү дээ. Чинан жогцол гэж чарлваад наваа ямар хүнийг чарлваа гэж жоолох юм, ямар хүнийг наваа гэж жоолох юм бэ гэдэг. Тийм жогцол бол олон янз байна. Гэхдээ жовоочи болон шандевийн одоо ёсоор болоод яах вэ? Жамдаар л ялгана гэж. Тийм. Дотоодын бурхан шашин жамд товлоо мадамаа бол тэр орчоод сүлд нь гарт жамдаа алдагдсан бол тэрийг яах вэ? Наваа санжааг их нэ. Ихгүй нэ шүү дээ, тий. Дээснаа санжаавар сөдвала. Тийм учраас бурхан танд багтахдор чухаг дээд гуравт зүрхний угаасан домбол асаг үрзэн ба гэж. За багш тэргүүтэнд барих хэрэгтэй. Дээ мэднэ тэр үгүй аваас буян алин үйлдсэн ч бурхан танд үл багтах болоо гэж. Тийм учраас бурхан танд багтана гэдэг нь одоо бурханы шашинтанд багтана гэсэн үг шүү тийм ээ. Бурханы шашинтан будын шашинтанд багтаж байгаа хүн болвол будын шашны одоо чухагдээд гуравт үн зүрхнээсээ домбол асаг үрзэн ба гэдэг чинь санжаа гончгийг бол яах вэ? Жав домбоо, чой гончгийг жав ой, гиндэн очийг жавжийн одоо дог гэж ингэж зэглсэн байх л яах вэ? Гойжийг хэрэгтэй үзье гэж байна тийм ээ. Дэмэд наг тэр байхгүй бол хичнээн буян үлдэж байсан ч гэсэн тэр бол наваа санжаа өрсөдлөх байл гэж. За Ниваны зодол Жавстова намны гэж. За хоёрдугаарт нь зодын тайлбараас авралыг одуулагч нар нь саваарыг үнэнхүү авах бүгд дор үүд болох мөн болоо хэмээсэн хийгээд гэж. Жамд дүнжүү байгаас ч гэсэн гинэн сүмла жавдава дэний домжид заваа гэж. Гинэн гуравт авралыг одуулах тэр нь 8 саварын үндэс мөн хэмээн зарлигсан гэж. Гинэн сүмла жамдава гэж. Гинэн гэж байна тийм ээ. Гин дотроо сүмла жамдава гэдэг нь юу гэсэн үг вэ? Гончиг сүмла жамдава. Чухагдаад гуравт аврал одуулдаг жамдаан гинэн гэж байна шүү тийм ээ. Тэр жамдаан гинэн чинь эхлээд гончиг сүмда чухагдаад авралыг одуулах юм бол ямар гинэн болох вэ? Жамдаан гинэн болно. Жамдаан гинэн дэнийг, жамдаан гинэн тэрний гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг дом жад гэхлээр 8 саваар байгаа шүү тийм ээ. Ямар 8 саваар байгаа вэ? Сотор хэрэгжид гэдэг байгаа шүү тийм ээ. Гинэн пама гэцэл юу нянаа гинэн памаад гэцэл пама гэлүм маадан гэлэнтэй сосор тарва хэрэгжид тоо гэж 8 юм тоолоод байгаа шүү тийм ээ. Нянаа гэж байгаа тийм ээ. Эхлээд тэр чинь нөгөө нэг өдрийн цагт нүгний нэг цагтдаг тийм ээ. Тэгээд гинэн пама гэцэл пама тэгснэ гэлүма гэдэг эмэгтэй хүний сахил байгаа. Тэгээд гэлүма гэлэн гэдэг нэг юм 8 сотор хэрэгж яадаг 8 байгаа. Энэ 8-ийнхаа яах нь заваа болт гэж. Тэгэхээр заавал энэ авралыг одуулдаг гинэн болж иж энэ 8-ыг авна гэхээс ш авралыг одуулдаг гинэн биш бол энэ 8-ыг авах нь авч болох нь болохгүй. Тийм учраас бол гинэнгийн сахил махал ямар ч юм өгөхдөө бол яг заавал өмнө авралыг одуулах үгийг даган дуурайж хэлүүлдэг шүү дээ тийм. Ганы намжиж санжаалаж өсөөч гэхээр дуурай хэлдэг үстэй тийм ганы. Тэгээд юу дочигдон барлаа намжиж чойлоож өсөөч. Цог намжиж гиндэндэж өсөөч гэдэг олон давтж хэлүүлээд байдаг үстэй тийм. Тэр чи яаж нөхөдөө тэр эхлээд жохогдод аврал итгэд одуулж жамдаан гинэн болгож байгаа байхгүй. Тэгээд араас нь бол жисэр цоён бардуу гинэн дүү ингээл лоонж сонсос олонтрыг хэлүүлээд байдаг гэсэн тийм ээ. Тэгс нараас нь гинэн сахил өгж байгаа тийм. За юуны сахилыг өгч гэсэн ялгаа байхгүй. Боцатын саваар өгч гэсэн гончиг сүмдаа дагж чи тэгваа дамжаа сосорч байгаа. Заавал хэлүүлдэг үст тийм. Хамжуулын гончиг сүмдаа дагж чи заавал хэлүүлээд байгаа юм тийм. Тэгж байж яадаг. За ший сүндээ хэмээн зарлигсан бөгөөд жамдоос гэж аврал одуулахаар няндайжийн самбаа гэж гаслангаас гитлэхийн санааг нь баттхан үлдэх хийгээд түүнээс саваар төрөхөд бол таасан болоо гэж. Тэгэхээр эхлээд жамдаар бол яг авралыг одуулснаар няндайжийн самбаа гэж гаслангаас гитлья нирванд очиё гэдэг санаагаа яг баттгаж үлдээд тэгээд тэр санаа нь бат байвал тэндээс нь яг домбоож хэлдэг юм а гэдгийг бол таалжээ л гэж таалсан байна л. За 3 дугаарт нь лавд үед аврал одуулснаар хилэнцсийг ариусгахсныг үзүүлэхийн үед тийм ээ домбын гавсуу гэж үзүүлэхийн үед энд гахайн догждгийг догждөг чинь одоо түүхий гэсэн туужиг гэсэн үг юм да тийм ээ туужиг бэрж ав гэж жишээнд одоо үйлдсэн болоо хэмээн зарлагснаар гахайд төрөх байсан тэнгэрийн хүүбээр авралыг одуулж үлдснээр тэнд эс төрсөн мэт болоо.
За алин нугууд бурханд аврал одуулсан тэдгээр нь мууз янд одох үл болно. Хүний биеийг төвчээд тэдгээр тэнгэрийн биеийг олмоо хэмээн ном болон хуврагтч тэр мэт зарилгасан болоо гэж. Тэгэхээр тэр лавдгүй одоо хоёр янзын лавдгүй үү те пав тогт биш юуны шаван лайн гэгэний лавдгүй гомбол хөтөвчийн лавдгүй хоёр бай. Тийм ээ лаваагүй лад үг. Тэгээд одоо шаваалаа гэгэний лавдгүй юм да тийм ээ. Авралыг одууснаар хилэн зариуснаа гэдгийг үзүүлэх үедээ тэр пагийн догчдыг барьж яасан гэдэг шүү тийм ээ. Гахааны догчдыг барьж яасан. Тэр чинь нөгөө юун дээр байгаа юм шүү. Жамдаа тэтэр байгаа шүү тийм ээ. 33 тэнгэрийн нэг гахаад барих болоо тэгээ юу яасан гэх. Тэгээ тэр үе чинь мөрхөн багш чинь тэгээ тэр гүмрэг номсон шүү дээ. Гүмрэг номсон шүү дээ. Тэгээ тэр юугаар тэр чинь нөгөө нэг одоо энэ төрөл дээр өхөлгүүл өхөөсөө өмнө тэгээ тэрийг бахандад аврал хэвтэл одуулаад тэгээд дараа нь бол одоо гүмрэг ноос яг одоо ансан жонжийн сүн гэж нэг сүн байгаа. Нэг урт тарин байдаг шүү дээ. Ансан жонжийн сүн гэдэг тэр тариныг бурхан багш номсон юм л. Тэгээ нөгөө чинь тэр тариныг бурханд аврал одуулаад тэр тариныг уншаа тэгээд буцаад тэнгэрийн орд төрсөн байхгүй. Тэгээд тэн дээр юу харагдаж байгаа нөхдөд зэрэг бол одоо тэр чинь эхлээд өөрөө бол жажинд айлтгсан шүү дээ тийм ээ. Жажинд би одоо ингээд дараа төрөлд ингээд хахад төрөх юм шиг намайг одоо авраач аврал байна нөхдөд зэрэг жажинд дагуулж байж бурхан багштай айлтгаа. Тэгээ бурхан багш ансан жонжийн сүн гэдгийг номлоод тэгээ нөгөө чинь тэр ансан жонжийн сүн уншаад тэгээд гахаад төрөх байсан болоод тэнгэр төрсөн юм байна л да. Тэгээ энэгээр юу харагдаж байгаа нөхдөд зэрэг бол бурхан багш бол одоо жав дамбаа байгаас тийм ээ. Яаж одоо тэр гахаад төрөх муузынд яаж төрөх вэ? Муузынд төрөхөөс яаж аврагдах вэ гэдэг тэр авралыг нь бол зааж өгсөн байна. Жинхэнэ аврал нь юу вэ нөхдөд зэрэг ансан жонжийн сүн байгаа байхгүй. Тэр чинь чой өстэй тийм ээ. Тэгээ зэрэг яг чой гончиг ботын аврал гэдэг нь тэр байгаа шүү дээ. Бурхан багш хэлээд өгсөн. Түүнээс бурхан багш өөрөө гахаад төрөхөөс нь буцааж авч хаяагүй. Бурхан багш зүгээр заагаад өгсөн. Нөгөө хүн өөрөө наасан жонжийн сүнг уншсан чинь тэр нь яг одоо тос болоод гахаад төрөхөөс аварсан. Харин жажин болвол тэр авралын одоо ингэж бурхан багштай аваач ингэж өгч хань нөхөр болсон байна тийм. Тэгэхээр жажин бол гиндэнгийн үүрэг гүйцэтгсэн байна. Тийм ээ. Бурхан багш бол домбо санжаа одоо жав дамбаа болсон байна. Ансан жонжийн сүм бол жинхэнэ жав болсон байна гэж. Энэгээр ингэж гончихсан. Ингэж одоо нэг яасан байна гэж үздэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр авралыг одуусаар хилэн зариусдаг юм байна гэдгийг бол энэгээр харуулж байна шүү тийм ээ. Хилэнс нүгэл дагалж байна уу дагалж байна гэж байна тийм үү. Тэгээ гандаг санжааж авсан дэдэг андар доо мижэр мийн лүүний банаас уу дэдэг л хаяын лүүтав буу. Тэгээ чой гиндлаа тэгэж бас тэгэж жаргасан гэж шүү дээ. Сүнс юм байна л да тийм ээ. Чойдон гиндэнд бас тэгэж сүнсээ гэж. Шиваны парчин дуувалаа гэж. За дөрөвдүгээрт нь чандад хүрхийн хураангуйгаас авралыг одуулсны буйны төрсөн байваас 3 орон инч савнд нь багдана. Их далай усан сан их далайн усан санг тийм ээ. Жамцоо ч юм уу их далайн чүийн дээр усны санг оочоор жалбар шалмын гэж оочоор оочлон хэмжиж чадахгүй хэмээн зарилгасан мэтэ гэж. Бит болоо гэж тийм ээ. Их далайн усыг бол балгаар хэмжиж чадахгүй шүү тийм ээ. Тэрийн шиг юм аа. Хэрвээ одоо авралыг одуулахын буйны дүрс нь хэрвээ байх юм бол 3 ертөнцөж түүний савнд багтна гэж 3 ертөнцөд бол багтахгүй гэсэн. Тэгэхээр бол авралыг одуулсаар буян хэмжээшгүй хураана л гэдэг нь. Буян агуур хийх хураана гэдэг. 5 дугаархан тийм ээ. Муузынд унахгүй гэдэг нь амис шивэрж яав гэж. Урдхаар мэдчихүүлдэрэ гэж. Тэр нь юу? Гахааны одоо түүхээр мэдчихээрэй л гэсэн үг шүү тийм ээ. Дүгвааны гол 6 дугаарх нь ойлгоход амархан гэж. Хүмүүн хийгээ түүн бусын хорлоор хөнөөгдөхгүй гэдэг нь бол гол ойлгоход хэлбэр гэж байна шүү тийм ээ. Тэр чинь бол юу вэ? Юун дээр нөгөө татахаа хөлн татахаа хөөхд чинь нөгөө яасан гэдэг ба шүү. Тэгээ ер нь бол энэ бол зөндөө юм билээ л дээ. Зөвхөн яах хөөхтэй зэрэг зөвхөн гиндэн оч зөвхөн нэг дайжин бод аврал одуулсан ч яана гэж байгаа. Тэгээ тэр бүнтэнгийн жамдаа тед дээр байдаг юм. Олон хүмүүс ингээд нөгөө усан онхтоор явж байтал шиг гинт хийх далайн их давлгаан гараад далайн эргүүлэгч гэлөө юм тааралдаа тэгээд бүгдээрээ живхэл ер нь живхэл шахсан юм байна л да. Тэгээд одоо зарим нь янз бүрийн шашинтай усуд байсан. Зарим нь бол одоо эсрэг тэнгэр өмнө оршоо, зарим нь хормос тэнгэр өмнө гэдэг л одоо ингээд янз бүрээр ингээд залбираад ингээд байсан гэж.
Тэгтэл бол тэнд нэг гинэ хүн явж байсан юм байна л да. Тэгээд тэр гинэ хүн бол өөрийнх нь одоо ах нь даажин баг хамбоо гэж юм байсан гэж. Тэгээ миний ах даажин баг хамбоо гэж хүн байдаг юм а. Тэр хүн бол үнэхээр одоо агуу мундаг хүн байгаа маа. Хэдүүлээ тэрэнд аврал одуулъя гэсэн чинь нөгөө хэд нэг төрөнд нэг ихсэн тэнгэр мөн хоромс тэнгэр мөн хашгирцсан ямар тусвалаагүй юм чинь. Димийг яаж мэдхүү тэгвэл энэ даврал одуулъя гэ. Тэгээд бүгдээрээ нийлж байгаа даажин баг хамбуулаад асууч яваа гэсэн юм байна л да. Тэгээ 3 хийсэн чинь нөгөө юм намжаа тэгээд тэнд далай живхээс аврах гэж байсан гэж. Тэрэн шиг гэдэг. Тэгээд нэг үг төдий хийсэн ч гэсэн хорлоор хөнөөгднөгээд тэр юуны одоо амдрал харан би жамдаад идээр шин байдаг шүү дээ. Тэгээ нөгөө та нар бол мэднэ. Лам ууланд сууж байсан чинь. Тэгээд тэр нэг одоо агуйд хаалга хийцэн тэгээд сууж байдаг юм л та хаалга маалганд хажуугаар хамаа жоохон займайт л. Тэгээд хаалган дотроос төгчсөөс нэг болгооч ирээ. Хаалганыхан тэр юуныхан засаар нь оруулаад цоошин тайлах гортж ирсэн. Тэгтээ гэн тэр дотроос нь сэмэрхэн шиг юмар асарж байгаа. Тэрийг сонссон биз дээ. Тэгээд юмар осрлоод татгашаа дотроо үдсэн юм байл да. Тэгс нөгөөх нь биений гадаа гарын дотроо үдсэн. Тэгээ гарч ирээ таягаараа ламаалааж, санжаалааж асууч яв, чойлоож асууч яв, гиндлааж асууч яв, 3 сайн гүвж өгөөд явуулсан гэж байна. Тэгээ ганы 50 явуулсан. Нөгөөх чинь нэлээ өвдсөн. Тэгээ доор хурж ирээд нэг гүүрний тэнд ирээд тэгээ нөгөө лам бол онш монш тоглолцсон ундаг хүн байсан юм. Тэгээ нөгөө хүн яаж яаныг харж байсан гэж. Тэсн чи гүүрний тэнд доор хурж ирээд санжаалааж асууч өгөөд нэг цогтөг байна шүү. Чойлоож асууч өгөөд дахиад нэг цогсон. Гиндлааж асууч өгөөд 3 авдаг байна шүү. Хэрвээ гонч гисэн 4 байсан бол чи яг өгөх байлаа шүү гэж өгүүлсэн сууж исэн юм байна л да. Тэгсэн чинь тэр гүүрээр бол амар олон ад донгууд ингээд хараа хүрээ болцсон. Ад донгууд ингээд гарч ирэх гэж байсан. Тэгсэн чинь нөгөө ад донгуудыг чинь одоо тэр нүдэнд нь бол гүүр ингээд нурж байгаа юм шиг тийм намаа шарлаад тэгээ нөгөө тэргээр гарч чадахгүй цаашаа ингээд явж байсан гэж байна. Хэрвээ тэр ад донгууд ингээд гараад ирсэн бол нөгөө нөхрийг бол нэг оруулчаад явчих байсан юм л да. Тэгэхээр тэр хүн бол зүгээр үнэн гоч гисэн тул аврал одоосоогүй тийм би зүгээр зөвхөн үгийг хэлсэн гэж байна. Тэгээд ерөөс үгийг хэлэх төдийгөө л тийм баянтай гэж гаргаж байгаа байхгүй. Үгийг хэлэх төдийгөө л тийм мим баян чинь одоо нодвис мэцэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр утгыг бодоод одоо аврал одвол одоо бүрэл юм болох юм байгаа шүү дээ тийм ээ. Ганцхан яах вэ гэдэг дэрэг тийм сүжигл хэрэгтэй юм да тийм. Бас яа тэгэнтэй тэр нөө юун дээр чинь мартад дээр гараад байдаг гэсэн. Би одоо үгийг марччих юу ч үлээ нэг шүлэг ном байдаг юм а. Тэрэнд нэг яахт хэцүү байдаг. Нэг 3 нэг тийм дийлдэшгүй юм байдаг гинэ. Ер нь актер тэгэхээр нэг хавханд ороод нэг хавханд ороод тэгээд хавхнаас малтагдсан ч их ашир байдаг гинэ. Тэгэхээр малын сегмэг байвал ер нь тэгээд энэ хоол малаар яваал. Бараг худалч юм дараг чулуу шидчихэж байгаа байдаг юм. Ерөөсөө нэг ерөөсөө яа 3 нөхрөөс салсан эмэгтэй гэж нэг багтай бол нэг найранд ортгоо юм байдаг. Тэгээд ерөөсөө 3 дахь нь бол нэг номноо шаширсан банд нэг дийлж шиг байдаг. Ямар ч ном яриад ерөөсөө төвчөрсөн байдаг. Хийд оронд одоо багасаа суугаад ингэж явсаар дунд нь ороод бүр тасаад сүүлдээ нэг тийм нэг номын хичнээн одоо сайхан үн тийм ярьж байсан ч тэр нэг сэтгэл нь ингэж хөдөлгөө сэтгэлийн хөдөл байхгүй болсон. Тэгэл өө ярьж лээдэг юм ярьж лээ. Та нар ярьж лээдэг ш. Нөгөө тийм ярьж нөгөө л жамд нөгөө л амбра тэгэл одоо юмсан. Нөгөө л одоо 4 үнэн нөгөө л донд манд яах тэгэл одоо ингээл. Ерөөсөн тийм номноос хаширцсан. Одоо ном дундаа ингээ байсаар гоод ингээд яатсан. Тэр л ерөөс хамгийн их дийлдэг. Одоо номхруулж болдгоо тийм байдаг юм л дээ. Тэрэн шиг л одоо заримдаа бид нар ч нэг нөгөө ингийн хүмүүсээс ч бараг зарим тал дээр одоо доорч байдаг юм уу яадаг. Тэр нэг юунд намайг гомонд байхад нэг аваар гарсан юм а. Ховлыг гомонд нэг хот байдаг. Тэр ховлын хотоос байнга л ингээл машинаар гомоо яваал ингээд гомоо хоёрын хоорондоо төвдүүд ингээд жибээр явж байдаг байхгүй. Тэгээ нэг лосоод ингээд лам байж байгаа тэгээд хар болцсон нэг нөхөр нэг жиб барьдаг. Тэгээ тэр ер нь байс гэж байгаа аваар гаргаж байдаг нөхөр л дөө. Тэгээ тэрэн дотор бол нэлээд олон лам суугаад тэгээд нэг ганцхан төвд охин байсан гэж байна. Одоо ховлын хотоос тэр төвд тосгоноо одоо явж байхгүй. Тэгээд тэн чинь лосоолынгийн хэд хэдэн лам 2 3 4 ч лам байсан юм. Тэгээ бас ганц нэг энгийн хүн. Тэгээд нэг төвд охин байсан гэж. Тэгээ хэдүүлээ суугаад ингээ зур зандал одоо нөө жип тэдний нөө юуны жип чинь задгай жипнүүд байдаг юм чинь. Хаалга маалгаар байхгүй шүү. Тэгээ тийм юмар л ингээ давхиж байсан чинь. Тэр ч тэгтээ нэг битүү цагаан жип байсан гэж.
Тэгээ явж байсан чинь гинтхэн аваар болоод ингээл унсан гэж байна. Машин ингээл онголтчлаа тий. Тэгээ машиныг онголж явах үед бол жолооч нөөрэ сонссон юм байна л да. Тэгсэн чинь тэр нөгөө нэг дотор нь сууж явсан охин жалваа ич нуруу мотоод авсан жалваа ич нуруу чин гэж орсон гэж байна. Тэр нь бол ингээд машин онголтлоо далай багш нь авраарай гэсэн үг юм байна л да. Тэгэл ингээл бүнгээл машин хөлбөр бол ингээл яасан. Тэгээ нөгөө жолооч зүгээр гараад ирсэн. Нэгэн тэндээ нэг жоохон шалгарсан юм яасан. Нөгөө охин бол зүгээр байсан гэж байна. Яагаад ч үгүй. Тэгэл 3 лам бол газар дээр насараад. Хэд 2-3 лам эмдэгт юм уу байж байгаа. Тэгээ нэг арга гайг бол яалаа гэсэн. Тэгтээ тэрийг бол ерөөсөө тэр бодвол тэгэл одоо хинч тэр юунд бол амьд гарна гэсэн баталгаа бол байхгүй шүү дээ тийм ээ. Хин нөхөд хин нөхгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгээд ганцхан яах вэ тэр охин бол тэгэл яг тэр үед бол далай багш авраарай гэж хэлж чадсан. Жолооч бол тэрийг бол сонсож чадсан гэж. Одоо сонссон хүн ч мэдээж далай багш авраарай гэж биш шүү ч гэх юм уу. Бас нэг далай багшаа гингөө далай багш нэг нүдэнд нь ургасан чинь шараас нэг дорс хийсэн ч юм уу яасан чинь тэгэл та бодвол яг зүгээр энгийн хүмүүс бол өрүүл барьж авсан учраас бол бас жолооч юм бол гайгүй байдаг энэ төр гэж ярьдаг. Тэр мэл тадаасаа ч юм уу тэгэл ямар ч байсан жолооч бол зүгээр тэгэл нөгөө охин бол шалбараач гэж. Гэтэл хажууд нь хүн өхөж байхад тэр хүн бол тийм гарсан шүү дээ. Тэр хүн ч гэдэг юм нөгөө хэдэн ламнар яасан үргэлж явсан юм уу одоо яасан. Аль эсвэл одоо тийм их сэрэмжгүй одоо жамд дундаа байнга дадуулаагүй зөвхөн мундаг дагсламх хайдаг болсон юм. Бас тийм нь одоо байгаад байгаа шүү. Хэтэрхий жамд манд тэр бол нэг бодуулахгүй тэгэл зөвхөн нэг дагсал хайж л өнд ойнгол өх тадар одоо явдаг дурсаа тус байна шүү дээ. Зарим усууд энэ чинь бас их хэцүү бас мундаг номтой болсоо чинь тэгэл олон хүн цуглаал ингээл жоохон дамжаа болж байгаа тэр дундаас сайхан босч ирдэг охин ярихмжаа ингэж байгаа аян бартлаг араач бай. Одоо хүн нээлж мэддэг бол улам өнгөрөөл. Уг нь бол номтой юм л дээ. Тэгсэн мөртлөө тэр одоо номтойхоо хэргийг бол бас жоохон шоу маягаар гаргачих гэдэг усууд бас байна шүү. Гоолаа өгж ойлгоход хэлбэраа гэж Дүмбааны чойдонжис жавааган дүүгийн тогмор гончиглоо чодтой жавс соноо солван давна дэлэгдэд өвөө гэж тийм. Тэр нь юу хөхтэй зэрэг юу сансан бүгд бүтнэ гэж байна шүү тийм ээ. Яагаад бүтэх юм бэ хөхтэй зэрэг чойдонжис ном төвлөрөөр үйл алиныг бүтээхийн эхэнд чухаг дээдийг дахиад авралыг одуулаад солван давнаас хоёрхол талбаас амар хэлбэр бүтэх болоо гэж. Хамгийн амар хэлбэр бүтнэ. Чойдонжис тэг ном төгөлдрөөл гэж номын ёсоор одоо үнэн шударгаар л гэсэн үг чойдонжис гэдэг ер нь үнэн шударгаар л гэсэн. Үйл алиныг бүтээхийн эхэнд нь чухаг дээдийг дахиад аврал одуулаад тэгээд сайн солгоонд дэвлчих юм болвол тийм ээ дарих энэ чинь хоёр унших юм бол нийсэм дүндөө омборж одно бүдд байна бүтүүж ирсэн нордод байна норны додоо тамжид товрж урдаа тэгэл байдаг үстэй тийм ээ. Тэгтэл бид нар бол тийм одоо ном өтер байж хат бол дарих мархийг бол нэлээ доогуур тооцчаал тэгэл өшөө том юм л бодсон шүү дээ. Том ном уншвал ичгдэг юм уу гэдгийг тэгэл. Тэгтэл баян дээр нь бол байгаад байгаа шүү тийм ээ. Нийсэм дүн нийсүм нэг юм уу тийм ээ 2 юм уу 3 юм уу 7 ингээд унших юм бол тийм тоорон сорд 2 тийм ээ өглөө ороод 2 юм уу 3 юм уу 7 уншаал байх юм бол ер нь бараг л тэгэл хүү хөссөн бол хүүтэй болно эд хөссөн бол эдтэй болно додоо тамжид өгөрж ирлээ гэдэг байгаа тийм хөссөн бүгдчлэг үтэн төр гэдэг байгаа шүү дээ. Тийм хүмүүс ер нь бол ингээд харж байхад л манайхад янз бүрийн ингээд гүрэм дорм гэдэг болохоос урд бол төвдмүүдэд яхтай зэрэг шин одоо шавдан гүрэм хурн ихлэ дарих л орох юм шүү дээ. Гомд атсан бол ерөөсөө одоо хүмүүс нь хурал хуруулвал дарих бомцгол дарих л бом шүү дээ. Тэгэл амрынхан тоогоор яаж байгаа тэгэл долмаа бомцгол долмаа бомтрэл гэдэг. Долмаа бомтрэл. Тэгэл 3 ерөөсөө хийдэг гүрэм нь болохоор зэрэг чинь 3 гүрэм. Саравал шар унам. Сараа ингээл сарагийн чойр дээр ширнийг одоо хэд ч уншдаг юм баг. Орон чойр мөр дээр бол талмалч уншдаг юм гэдэггүй. Нэлээд гом бол дарих л уншаад сүүлдээ бол яац. За дарих их сони уншдаг. Нэг тийм дундаас нь үгмийг орхиод чанцал бол нөрөө аваа мохо чаа мамо жаан таа гэж юм гэж явчихдаг. Тэгээд хэрэндэн сайхан айгаж байтал нэг зүргэж мөргөсөн шиг сууж байгаа л тэгээд. Энийх нь манай домынх нь нэг тэгж уншсан. Чаа мамо жаан дам бам ба тэрхэл гэсэн нэг гинэдээс алгасан юм шиг яг тэрэн шиг л тэгээд уншдаг юм билээ. Тэрэнд янз бүрийн лоржуу мөржүү ярьдаг юм билээ. Бас дүүд мөд ирээд яагаад яасан ч юм.
Тэгээд гол гүрэн дарих, гомон дацангийн гол гүрэн бол дарих. Саражээ бол ширнэ. Гомон бараавн бол цагаан шүрт байдаг. Тэгэл ямар сандаа нэг тийм бүр болсон явдал хийж байгаа шүү тэр чинь. Нэг төвдөөс энтхэгт нэг лам сууж байгаа. Тэгээ энтхээс ингээд тэр хүн бараавингийн хүн байсан юм байна л да. Тэгээд төвд рүү явж байсан чинь нэг лам төвдөөс энтх рүү явж байгаа. Хоёлаа ингээд нэг балбад ч юм хаан ч юм таарчилтэй. Тэгээ хоёлаа ярьж байсан чинь би одоо энтх рүү орж байгаа ном үзэх гэж явж байна. Одоо сайхан ном үзэх гэж явж байна. Сэмрээ гэсэн юм одоо айланд нь очдөг юм билээ гэж бодсон юм байл л. Тэгээд яаж байсан чинь нөгөө лам бараавингийн лам чи тэгээ айл тасанд очие гэж байгаа гэсэн чинь би сараад очих гээд байгаа маа гэсэн гэж байгаа. Сараад очиж суудаг юм уу? Сараад их сайн гэсэн сараад л очиж ном үздэг юм уу гэж бодож байна. Ингээд гэсэн чинь бараавнд очихгүй юу гэсэн чинь би сараад л очих гээд байна гэхлээр нөгөө жээлж гинэ. Одоо сараа бол яг хөтэ тэгээд одоо сүх мэд даа мэд димэд ороо мэд иргэжээ мэд гэдээ уншаад байдаг юм билээ. Бараавн болохоо зэрэг сайсуу шаас аваад сайсуу цэлс аваад тэгээд уншаад байдаг билээ гэсэн. Тэгээ альтанд нь очихын өөрөө мэдчихээр очихгүй юу гэсэн нөгөө лам бараавнд очсон юм дээ. Сэрээ бол ерөөсөөр өндөр байхгүй амт байхгүй л гэдэг юм гэсэн гэж байгаа тэгээ. Бараавн бол яг хоолндоо мах иддэг, хоолндоо өөх иддэг. Сайсуу шаас аваад сайсуу цэлс аваад ингэ. Тэгээд уушаад байгаа юм тэгээ чи яг альтанд нь очих өөрөө л мэднэ гэсэн нөгөө лам бодож ясна бараавнд очсон. Тэрийн шиг л тиймэрхүү тэгээд 3 гүрэн мөрмөл голддог юм байна шүү дээ. Тэгээд дээр үе анх тухай дөрийн заян гэгэн чинь бол хүн гүрэн болгохтой тэгээд 3 гүрэн уншуулаа л гэдэг гэсэн өөр юм байхгүй. Бид нар бол тэгээд ширэн дүдг тэргээ томроо шүү дээ. Синтмийн догчор тэгээд цагаан сөхсөн догчор чөжөө төвчөө энэ тэргээд явж өгнө шүү дээ. За 8 дугаарт нь Сингэ шууа гэж. За Сингэ шүүвийн доо гэж байгаа шүү тийм ээ. Тэрнээс дайдвэс мяхан монгорж ирэх гэж. Сүжгээр чөлөөгүйг төвчих болно хэмээн зарлигсны дагуу чөлөө ялгамжаатныг олох хийгээд авраллууга уулзаад мөр ялгамжаатад суралцаад дээснийг түүгээрээ 90 метр гэхэлэр үнэт удалгүй бурхан болох болоо. Тэр мэтийн тус эрдмийг санснаар өдөр 3 удаа, шөнө 3 удаа авралыг одууж үлдээрэй гэсэн. Тэгэхээр зэрэг бурхан сүжигтэй байх юм бол чөлөөгүй орондоо төрдггүй юм байна шүү дээ, тийм ээ. Мяхан баагүй төвчнэл гэж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг жамд байнга одуулаад байгаад чөлөөгүй оронд төрнө гэж байхгүй. Заавал яах вэ? Дараа чөлөө өчрт ялгамжаас сайн шүтэнийг олох юм байна. Тэгхийн бол мөн авраллууга уулзна гэж чинь бурхан гонч гэсэн уулзна үстэй тийм ээ. Тэгээд тэн дээрээ дахиад ном үзэн өшөө сайжирна, дараа нь дахиад төрөл авна, бүр сайжирна, тэгээд сайжирсаар бол яах вэ? Жамдаа алдахгүй яваад байвал энэ насандаа жамд сайтай байх юм бол хойд насандаа багчаа шаглаад багчгийн вангээс бол тэгээд жамд сайтай л байна шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ насандаа бол ном үзэх энэ төрийг бол бас нэг аль чадах чинээгээр үзээл ингээл байх хэрэгтэй гэж. Энэ насандаа юм ойлгохгүй ч гэсэн багчиг шагчдаг юм л дээ. Хойд насандаа ойлгоо. Тэр ч одоо гомбол биш одоо лав игнингийн одоо нарамдаа хавийн домоо шийгдэг чинь зод арандаа хаваад одоо дам гэдэг шүү дээ. Зод арандаа хаваа гэж чинь зодоор бол лав игнингээс ч хайвшихгүй болсон тийм шав гарсан гэж бол одоо дам гэдэг чинь. Тэр хүн чи яагаад тэгсэн бэ гэсэн чи тэр бас их багчтай байсан гэдэг. Авиастай байсан гэдэг. Тэг хизээ тийм авиас тогтсон бэ гэсэн чинь лав игнингийн байшингийн дээд бол тагтаа байсан гэдэг байна. Тагтаа байсан. Тэгээд тэргээрс нь тэр номыг сонссоо сүйдээ номын жандав сэтгэлзэн шүглээд маш их багчаа тогтсон. Тэгээд тагтаа бол зөвхөн л яг чихэндэн л аяндаа нэг юм тагтаа бол яг сонсголтой л өстэй тийм ээ. Хуаг хашгируул мэдээж бэрх гээд үргэж байгаа юм тийм ээ. Тийм учраас сонсгол байна. Тэгтээ тэр зодыг юу ч ойлгохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэх ойлгоогүй ч гэсэн тэгээд сонсоод байсан төдийг бол авиас шаглаад тэгээд дараа төрөлдөө яасан гэхтэй зэрэг чинь зодоор бол бараг давыг ингээс айн болсон гэхтэй зэрэг чинь. Бүү тэр энтхийн бүр баруун хойд тийм юул тахав газар төрсөн шүү дээ. Төрөнгүүтэл яг хилд орсон чил хилд ороод юм ярьдаг болсон чи гинтх нэг өдөр миний багш лавыг нь хаавна гэсэн юм лээ. Тэгээд эн чи юу хүн сураад байгаа яадаг хөөхтөө гээл. Тэгээд лавыг нь ихтэй дэрэг одоо их том багш байх юм байна. Тэгээд тийм хүн энтхийн төв газар руу ном их дэлгэрсэн гэлээ. Тэнт тийм хүн байна уугаа сурсан ч харин тийм лавыг нэг тийм том багш байна гэж байна. Тэгтэйгэн зэрэг наваачаад өгсөн гэж байна. Тэгээд шавар болоо тэгээд зод сураад сүлдээ тийм сайжирсан. Тэгтээ зэрэг чил тийм л одоо зөвхөн сонссонд адгуус сонсон төдийгөө сайжирч байгаа юм. Бид бас нэг жоохон сонсоод ном үзээд ингээд нэг өдөрч гисэн дамир мат хэд дуудсан уншаад энэ төр байвал дараа төрөлд бол төвгүйгээр гоолхол тийм
багчтай л болох юм шиг. Хүн одоо ингээд мундаг зарим хүн шаравтай сайн ухаантай байж болно. Зарим нь одоо багчгийн ирэхээр бас юм гоолох байх юм шүү дээ. Зарим нь хичнээн одоо ингээд мундаг сүрхий юм тогтоодог ухаантай байсан ч гэсэн багчиг байхгүй бол ерөөсөө энийг чинь л анхаарахгүй юм байж болох юм шүү дээ. Жишээлх юм бол одоо янз бүрийн тийм тэрс үзэлтэй одоо нацист үзэлтэй хүмүүс энэ төр байна шүү дээ. Тэгсэн хүртэл ингээд тоомоо тэрийг аймар боддог ерөөсөө ингээд нэг ухаангүй юм уу гэвэл ингээд ерөөсөө бидний бол ойлгохгүй байгаа юм хүртэл чинь ингээд нэсээс ойлгоод ингээд одоо хэл мэлийн тийш ингээд асуусаа сураал ингээд том эрдэм мэдлэг боловсрал сайтай. Тэгсэн хүртэл бурхан шашны юм бол өөр яадаггүй. Тэгээд жоохон ойлгоо бараг маш гэж ойлгоод байдаг. Тийм усуд байна шүү дээ. Тэр чинь бол амын багчиг байхгүй шүү дээ. Байсан ч гэсэн багчиг одоо мууч багчиг байдаг юм уу тиймэрхүү. Дөвгөөнийг 6 дугаарт нь би амь төгс идэл нь дамжиггүйгээр хаагцах учраас барал вэсгэд хаагцах учраас тэдгэрийн тулд чухаг дээдийг орхивоос нас бүхэндээ зовлонг жүдмэр үргэлжлүүлэн гарах тул тийм ээ зовлон үргэлжлэн гарах тул гэх юм да. Зовлон үргэлжлэн гарах тул юунд буусан ч авралыг үл орхих болоо хэмээн тангаргалах хийгээд инээтэм наадмын төдийдөж авралыг орхихын үгийг өгүүлж бүү үйл дээрээ гэж. За энэ хамгийн чухал нь тийм. Яагаад өгөхтэй зэрэг биений төлөө бол гонч гисмийг орхиж болох нь болохгүй. Яагаад гэвэл бие гэдэг чинь тэртээ тэргүүл бид орхих юм байна шүү дээ. Тэртээ тэргүүл орхих, тэртээ тэргүүл хагасах юмны төлөө тийм ээ. Одоо тэр хойд насны одоо төрөл тутмын одоо үрдийн тэр авралыг бол хайж болох юм. Болохгүй нь шүү дээ тийм ээ. Амьч гэсэн тийм л байна тийм ээ. Төгс идэл ч гэсэн тийм л байна. Тэртээ тэргүүл дом мясаавар гэж дамжиггүй барал бис хагасах учраас тэдгэрийн төлөө тиймний төлөө чухал дээдийг одоо орох юм бол цэрүүгэнд нас бүхэнд бол зовлон одоо гонч гисэн шүлээгүүч ямарч аврал байхгүй ч үйл ярихынд бол муу зайд л онно л дээ тийм ээ. Тэгвэл зэрэг чинь үргэлжил зовлон үргэлжлэн одоо гарах учраас юунд буусан ч авралыг битгий орхиорой хэмээн дам чаашин гэж андгайл өөртөө. Тэгээ инээдэн наадмын төдийн тулдаж гисэн авралыг орхихын үгийг бол битгий үлдээрэй гэж. 37 онд энэ төр бол энэ бол бодтойгоор харагдсан мэт тийм ээ. Тэр олон ламнаар гонч гисмийг орхисон уу? Орхиогүй. Амиа харин яасан. Орхисон мэт тийм ээ. Бүгдээрээ л зүгээс болж гол бодулсан шүү дээ. Түүнээс тэр олон хүн нэгэн зэрэг ухсан ивэл тэр үед бол улааны зэрэг олон байсан уу? Бурхан шашинтан олон байсан уу гэвэл монголч нийтээр л бурхан шашинтан байсан юм байна тийм ээ. Тэр олон улсууч нэгэн зэрэг л лам багш нарын за та нар одоо ингээ бүгдийг цуглуулад одоо өнөөш нь бид зарим газар тэгээ шүү дээ тийм ээ. Бослон гарсан шүү дээ. Тэгээ бүх нийтээрээ тэр чинь тэгэл бүгдээрээ босъё гээл Монголын ард түмэн зэрэг хөдөлсөн бол бас тэрнийг зөөх хэдэн зэрэг чинь марж яваад бөөмөг яа энэ цэсний дайм болох л байсан гэх тийм. Тэгтээ зэрэг бол тэгээгүй. Айл эсвэл бүгдээрээ болиод танай одоо улааны одоо энэ танай одоо Монгол ард төвсгөл намчи хэлсэн бүгдээрээ намын гишүүн болоё тэгийн ингээ гэвэл бас ганц нэг тэгээ намын гишүүн бос суусууч байгаа юм шүү дээ тийм. Бүгдээрээ тэгсэн үгүй тэгээгүй шүү дээ. Тэгэл оронд намаа өгсөн. Тэгэхээр яа харахгүй жамдаа авч байгаа бол биелүүлсэн бай. Чог гар дооён дэйн дэвшин шиг болоо жавс довоолоо лав живийн лавжаа шиг гомоо нам сүндээ хүм матан оо гэж зүг алинд одовч түүнчлэн заларсанд аврал одуулахад суралц хэмээсэн суртгаал нэгэн дээдс нугууд зарилгалсан байдаг сүндэг зарилгсан байдаг бөгөөд тэнд бол их сурвалж харагдсангүй гэж хүм матан гэж хүн гэж их сурвалж гэсэн үг шүү дээ хүм матан. Гэхдээ энэ бол зүгээр жамдаа лавжаа бол байхгүй байх л та. Зүгээр энэ чогжуу мөслигэд ном байна шүү дээ тийм ээ. Тэр чинь нэг чогжуугийн дэвшин шиг бод яах юм бэ? 10 зүгтүүл нэг дэвшин шиг байгаа л гараад байгаа шүү дээ. Дээд зүгтүүл тэр бурхан тэр баруун тал тийм тэгэл баруун урд тийм ингэ бүгдээрээ байгаа шүү тийм. Дагны шарчиг донор даваана дондод үнэ лариан доогор шигч гэж явах шиг тийм. Тэгэл тэгтээ зэрэг тэрний гол утга санаа нь юу гэхтэй тэр баруун зүг рүү одоо ажил хөтөөхөр явж байгаа хүн бол тэр баруун зүгийн дэвшин шиг бадна мөргөө залбираа солгоон тавлаа тэгээ явах юм бол тэр хүний одоо ажил хөтнэ гэсэн шиг тийм их утгатай юм байна шүү дээ. Тэгтээ яг тийм одоо чог гар дооён тийм ээ зүг алинд одовч түүнчлэн заларсанд аврал одуулахад
суралц хэмээсэн тийм лавжаа байгаа юу гэвэл одоо яг жамдаа лавжаа шиг тийм заавал хийх ёстой юу гэвэл үгүй л байх л та тийм ээ. Тийм одоо суртгаал нэгэн дээдс нугууд зарилгсан бөгөөд яг тех хэрэгтэй гэсэн тийм хүн байна уу гэвэл хүн матан аваа л гэж. За тэр мэт нийтийн суртгаал 6 нь бодмөрийн зулын тайлбарт гарсанчлан мөн бөгөөд гэж. Энэ бол бодмөрийн зулын тайлбарт гарсан юм аа л гэж мөн бөгөөд. Тус тусын суртгаалын анхны 3 нь Судраг аймгаас номлосон хийгээд сүүлийн 3 нь авралыг одуулахын янлаг жамдоо янлаг дүгбаалаа гэж. Авралыг одуулахын 4 дугаар гишүүнээс гарсан болоо гэж. За суртгаал тэдгээр луга хашлах дор доройтох болон орхихын уг шалтгаан болох ёсно гэж. За ямар суртгаалтай нь ингээд хашлах юм бол аврал жамд нямнах юм бэ? Юутэй харьцуулбал жамд догнох юм бэ гэж. Тэгээ нямнана гэдэг чинь яг хуу авралыг одуулах нь доройтно гэсэн үг. Түүнээс бүр байхгүй болно гэсэн үг юм биш. Жамд догно гэдэг чинь байхгүй болно гэсэн үг ш. Домбо дон лава бүлтэн шампан юу лээ? Домбо дон bijүүлэний лава бүлтэн шампан гэдэг шиг л. Тийм ээ. Тэрэн шиг л яг хуу авралыг одуулахад догно гэдэг чинь донын жуу гэдэг чинь бол бүр авралыг одуулах нь бүр одоо орхихын шалтгаан гэсэн үг тийм ээ. Нямбын жуу гэдэг чинь бол доройтохын шалтгаан гэсэн үг. Тэгэхээр юутэй нь харьцуулбал нямбын жуу болох юм, юутэй нь харьцуулбал донын жуу болох юм бэ гэдэг тэр ялгаа нь гарах гэж байна. Соргичря медон вадан галваны жамд донго ой юм даа гэж. Амныхаа тулд ч үл орхих луга харшилах нь тийм ээ. Дан гэдэг нэг холбоос биш тийм ээ. Ямар үед хийгээд хөө, ямар үед луга гэх үү гэдгийг л сайн тааруулах хэрэгтэй тийм ээ. Дандаа хийгээд гэдэг бол болохгүй. Луга харшлах нь авралыг одуулахыг орхих яг бодиттой мөн бөгөөд гэж. Ингэх юм бол жинхэнэ авралыг одуулах жамдаа орхино гэж алдна гэж. Дэвшинд өг түүнчлэн чухагтад 3-ыг мадан орхиогүй ч гэсэн тэдгээр луга үл зохилдсон багш тэргүүтэн 3-т нийцэн жидна гэж. 2-т барим үлдвэс тийм ээ. Жишээл ертөнцийн өөр одоо хүндэд итгэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд нийцэн жидна гэж 2-т барим үлдвэс ч жидна яг үлдвэс ч шанд ми мараваадан гал шин гэж. Бусдад үл өгүүлэх луга харьшлах хийгээд жавла доо макл вис гэж. Аврал дорон оюунаа даатгаагүй учраас донлоо гэж орхиноо гэж. За энэ бол бас шанд ми мараваа ертөнцийн тэнгэр одоо лус тэргүүтэн бусдад бол аврал одуулж болохгүй гэж байгаа шүү тийм ээ. Тэрнтэй харьшлах юм бол бас яг жамдаа догно гэж. Дэдэг мачна лавжаадан галваа зам инжи донжуу мемберс юмсаа. Тэдгээрээс гарваас суртгаалгаа харшилсан төдий мөн бизээ орхихын шалтгаан биш гэж одоо бодож байна л гэж. Тэдгээрээс гарваас гэсэн саяын 2 юм л байна шүү дээ тийм ээ. Нэг нь бол нийт нь амныхаа тулд ч чухагтай дураг орхихгүй гэдэгтэй харьцах юм бол хоёрдугаарт нь ертөнцийн тэнгэр мэнгэр тэргүүтээ бусад чарлын багш энэ тэргүүтээ өөр юмд аврал итгэл одуулах юм бол жамдаа орхино. Бусд нь гарах юм бол жамд бол орхихгүй л гэж. Нямнуулахс, доройтнуулахс орхихгүй юм аа гэж ингэж. Тэдэр тэр адил бол бас авралыг одуулах нь бурхны шашинд орохын их үүд мөн хийгээд авралыг одуулахыг үг төдий бус жамдаа цэг зам юм баг. Үг төдий бус байваас төв пулд жумаалаа. Хүчин гайхамшигтай гарах дор шүтсэн мөн тул гадна тотны барцтаар мизий баадан гэж үл хөнөөгд хийгээд эрдмийн ялгамжаа нугууд нь төрөхөд хялбар хийгээд доройтоход бэрх учраас дээшээ арвидах болох тул урд номсны дагуу жиг айх хийгээд эрдмийг дурдах тэргүүтний үүднээс жавс сүншин гэж авралыг барих хийгээд түүний суртгаалаас хэтрэл үгүйгээр шамдах нь анс ихтэй болоо гэж. За тэр мэт болвоос гэж үү тийм ээ. Жавс давааны авралыг одуулна гэдэг чинь бурхны шашинд орохын их үүд мөн байна. Авралыг мөн юм аа. Тийм авралыг одуулахыг үг төдий бус байх юм бол гэж. Үг төдий бус нэг жинхэнэ авралыг одуулах байх юм бол бүр одоо төв бүдж юм аа. Хүчин бол улам сайн байх юм, бүр гайхамшигтай байх. Тэгвэл тэр одоо хүчтэй сайн аврал дээр чинь шүтээд яах вэ гэхээр зэрэг энэ насандаа гадна тотны барцтаар бол хөнөөгдөхгүй гэж.
Тэгээд гадна дотны барцдаар бол өнөөгдөхгүй. Дээрээс нь яг дотоодын одоо эрдэм ялгамжаатай нэг бол төрөхөд хялбар болно. Төрсөн ч гэсэн доройтоход бэрх болно. Барагтай бол доройтохгүй сайн болчихно. Тэгээд дээшээгээ улам сайхан аривжин. Тийм ээ. Тийм учраас авралыг бодволоход гол нь юу хэрэгтэй? Урд намаас нэг айдас хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Хойд насндаа 3 мужийн дуулчуул яах вэ гэдэг. Ансан андаа дулаа жиг дагжийн самб хэрэгтэй. Тэгээд дээрээс нь чухагдад 3 бол тэрнээс намайг аварч чадах юм шүү гэсэн чухамдад 3-ын дээр ёндон эрдмийг одоо дурдах дээр үүдний үүднээс жавссан гэж аврал итгэлийг барих хийгээд тэгээд аврал итгэлийг одуулчаад зүгээр хажиж болохгүй түүний суртгаалаас нь хэтрэлгүйгээр ингээд шамдах юм бол хамгийн анс ихтэй юм аа л гэж